цагаан саналын хувьд бол ийм байна. Тэгэхээр одоо бид бол энэ сонгуулийн сурчлагын үед бол энэ дээр нэлээд сонссон. Цагаан саналаар одоо өгнө гэж. Энэ бол одоо ингэж уриалж байгаа, зохион байгуулж байгаа хүмүүсүүд бол бусад сонгогчдын эрхэнд халдаж байгаа асуудал гэж одоо би үзэж байгаа. Энэ дээр бол харамсаж байна. Ер нь бол одоо бид нар улсынхаа төсвөөс гаргаж төрийн тэргүүнээ, хуулийн хугацаанд бид нар төр засгаа эмхлэн байгуул төрийн тэргүүнээ сонгож энэ үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж байгаа иргэд маань бол чөлөөтэй хинээс хамаарахгүйгээр яг бие дааж сонгуулаа гэж өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж сонгуульдаа оролцож ингэж байх одоо чөлөөт иргэд маань ингэж байх ёстой юм аа. Тэгээд энэ одоо эрхэнд бол бас жахан халдсан, энэ бол жахан ийм сонгуулийн ажилд сөрөг нөлөөлөх гэсэн ийм ажил байгаамаа. Бид бол итгэж байна иргэдтэй энэ цагаан сонголт гэдэг зүйлийг бол хийхгүй баха.